Андан телевизээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг оршихуйн их нэвтрүүлгийн энэ дугаарт Монгол улсын төрийн шагналт түүхэн шинжлэх ухааны доктор Хоохман Батсайхныг урьж оролцуулж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар Монголын борхон шашинтны төв гандан дэгжлэн хийдэтэй хамтран зохион байгуулж байгаа 10 дахь удаагийн хүрээ цам шашин соёлын наадмын талаар тодорхой ойлголтыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Эрдэмтэн Батсайхан 1985 онд Оросын холбооны улсын эрхүүгийн их сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэсэн. Монгол улсыг хөгжүүлэх үндэсний ардчилсан чиг баримжаа сэдвээр дэд докторийн Монголын тус гар тогтнол ба хятад Орос Монгол улсын хягтын гэрээ сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторийн зэрэг тус хамгаалжээ. 20 дугаар зууны эхэн үеийн Монголын түүхийн судалгааны зарим зохиол Монголын тусгаар тогтнол ба хятад Орос Монгол гурван улсын гэрээ Монгол үндэстэн бүрэн эрхт улс болоход замд Монголын сүүлчийн эзэн хаан богдож явсан дам хотогтын амьдрал ба домог бүтээлүүдээр төрийн шагнал хүртсэн Монгол улсын түүхийн шинжлэх ухааны тэргүүлэх зэргийн эрдэмтдийн нэг юм. Мөн 2021 онд Монголын борхон шашинтны төв гандан дэгжлэн хийдийн тэргүүн хамблам чойжмцын айлдвараар Батсайхныг номч мэрэгэн цолоор шагналсан билээ. 93 наадмыг бол маш эрт дээрвээс малчин удамтай мадаж ухаан эрхэлдэг монголчууд наадаж ирсэн байна, тийм ээ. Номсом харавдаг, за урдам морины нурууган дээр одоо өсөөгөө Монгол гэж байхгүй бах. Тэгэхээр энэ бол одоо маш дээрвээс Монголын нүүдлийн одоо мадаж ухаантай холбоотой анх үүсчээ гэж хаавсан хүн нүсэн нүгээс ч юм уу, тийм ээ. Эзэн Шингисийн үед бол мэдээж одоо 93 наадам байсан хэрэг. За тэгээд нэлээд тийм одоо төгөл төржсөн гэдэг юм уу үе бол 1600-аад оны дунд үед бол 17 дугаар зууны дунд үед бол нэлээд тийм хэлбэржтэй байдалтай болсныг Монгол улсын одоо нэртэй эрдэмтэн Агсар Хурц гэдэг хүн 20 дугаар зууны их үеэр 7 гошуу наадам гэсэн нэртэй тийм ном бичсэн байгаа. За энэ 7 гошуу наадам гэдэг чинь юу гэж байгаа юм бэ гэхээр эзэн Чингисийн одоо бас их сурвалжтай тэгээ халахын 7 гошуу гэдэг одоо бид хүн мэдэн тийм ээ. Бүр манжаас өмнө байсан. Гэрсэн эзэн Чингисийн алт уургийн гэрсэн жалаар хунтаажийн одоо 7 хүүхдэд гошуу 7 хувааж газар нутгаа хуваагаад 7 халахын 7 гошны үүсэлтэй гэж. Тэгэхээр энэ халахын 7 гошуу энэ даншиг наадам 93 7 гошуу наадам хийдэг байсан байна гэдгийг Магсар Хорцууд маш тодорхой бичсэн байх юм. За тэгээд 1639 онд 5 настай анх дахь уг Жавсан дам хотгтэй тийм ээ Монголын бурхны шинэ тэргүүнээр өргөмжлөхөд ширээн залхад бол ингээд бат оршил өргөж одоо наадам хийсэн байна. За ер нь бол даншиг гэдэг үг маань бол одоо монголоор бат оршил өргөх гэж утгатай үг. За энэ бат оршил гэдгийн утга цаад санаа нарийн одоо зүйл бол ердөө одоо энэ богдод зориулагдсан байна гэдгийг бол маш тодорхой хэлж болохоор байна да. Тэгээд 1639 онд хамгийн анхны даншиг одоо бид нэг Монгол улсын нийслэл үүссэн гэж хэлдэг тийм ээ. Одоо энэ одоогийн Өвөрхангай аймгийн Бүр цумын нутагт байгаа. Нутагт ингээд анхны одоо зануудаар зориулсан одоо номын өргөөний суурь тавигдсан газрыг бол өнөөгийн Монгол улсын нийслэлийн одоо үүслээ гэж үзэж байгаа. За энэ жил бол одоо маш том ойн болж байгаа. Тийм. За энэ бол 1639 оны үйл явдал юм. За энэ үеэс хойш бол ингээд богдуудаа зориулаад за бат оршил гэдэг өргөн гэдэг маань богдууд маань үеийн одоо бурхны шний тэргүүн богдууд бол өн удаан бат орших болтугай тий урд удаан наслах болтугай дөрн бат байх болтугай шашин өмнөх орших болтугай гэсэн ёроол тавьд юм байна. За тэгээд тэр ёроол бат орших болтугай гэд энэ ёроол богдодоон зориулаад ингээд одоо наадам хийж байгааг одоо бат оршил наадам гэсэн утгатай байна да. Үеийн богдуудын үед даншиг наадам болж байсан хэрэг. Ялангуяа одоо 1639 за бүр 1691 оноос өмнө Манжид одоо халах Монголыг дагаар орохоос өмнө өндөргэн оролцсон алхахын 7 гошуу наадам хийгээд байсан тухай бол сурвалжид тэмдэглэгдсэн байна.
За тэгээд 20 дугаар зууны ихэнх үе болоход 8 дугаар огдын одоо зарилгаар жилд нэг удаа өргөдөг болсон байгаа. Даншиг наадмын тухай энэ бат оршил өргөж байгаа наадмын тухай сурвалжууд ер нь ямар зүйл байдгийг бол 1862 онд болсон богдын одоо даншиг наадмын тухай 7 гошуу наадмын тухай бичсэн хүрээнд суужээс Оросын ерөнхий консул Шишмираа өгч хүний тэмдэглэл Северний бичээлээ гээд хэвлэл дээр бол гарсан Орос хэлээр 20 дугаар зууны ихээр Магсар хурцын бичсэн халахын одоо 7 гошуу наадам гээд бас нэлээд ном бичсэн. За тэгээ энэ бүхэн дээр бол одоо нэлээд том сурвалжуулахын архивд бол 19-20 дугаар зууны ихэнх үеийн даншиг наадамтай холбоотой баримтууд бол мэрсэр байх юм тий. За төвдөр бичсэн богдуудын намтар дээр бол мэдээж даншиг өргөж байгаа тухай, бат оршил өргөж байгаа тухай ингээд нэлээд бол тодорхой зүйл бий юм. 11 онд монголчууд тусгаар тогтноод богд хааны зарилгаар ингээд зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг гээд гаргасан. За энэ дээр бол ингээд бат оршил өргөх хууль гэж байгаа. За тэгээ энэ хуулийн дагуу ингээд Монголын одоо хамгийн том 4 их баяр гэж байна. За түүний нэг бол одоо голдуу 100, зуны сүүл намрын ихэнх сард гэж. За одоогийнхоор 7 сарын сүүлч 8 сар ихээр болдгийм байна л да. За энэ өдрийг бол цагаан сарын дараахан товолдог гэж. Мэдээж тухайн үеийн одоо юунууд эрдэмтэй номтой хүмүүс Эрдэнэ шан зүй яамд хандаад тэн дээрс өдрийг тогтоод юм байна. Мэдээж тухайн үеийн жилийн одоо зуны одоо тэр цаг агаарын байдлыг бас бодолцдог байсан болов уу гэж гэхээр шахав байна. За тэгээд энэ бол хамгийн том баяр нь. Их хэсэл баяр. За дараагийнх нь бол 11 оны тусгаар тогтсонсны дараа хамгийн том баяр тусгаар тогтнолоо тунхсан өдөр. За энэ бол эзэн хаан ширээн задарсан өдрийг буюу 12 дугаар сарын 29-ний өдөр эхэлж байгаа. Жил бүр. За одоо ч Монгол улсын одоо их хурлын шийдвэрээр бид нэр жил бүр тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр гэж тэмдэглэж байгаа. За бас нэг одоо даншил том баяр нь бол цагаан сар байгаа. Тийм ээ, жил хүн бид нэр цагаан сараар тэмдэглэдэг бурхан шинтэй монголчуудын хувьд. За бас нэг 4 том баярын нэг нь бол эзэн хааны төм хөлзөг хийсэн өдөр буюу энэ бол одоо тухайн үед бол богд хааны 8 дугаар үеийн төрсөн өдөр юм да. Тэгээ энэ бол намрын сүүл сарын шинийн 8-нд тэмдэглэдэг байсан байна. Тий. За ингээд ийм баяруудыг бол монголчууд тэмдэглэдэг уламжлалтай байж за тэгээд зуны одоо бат оршил өргөх ёслол ямар дэг жаягтай явж ирсэн тухай Магсар хурцын бичснээр за хуулийн дагуу бат оршил өргөхийг ингээд өдрийг товлонгууд бүх Монгол даяар байгаа за халахын 4 хан, чуулган, дарга, засаг, ноёдууд бүгд ирэх учиртай гинэ. Албаны хүмүүсээ дагуулад за хошуу аймгийнхаа хамгийн шилдэг бүх морь харваачд аваад ирэх ёстой гэнэ. Энэ бол өөрөөр хэлбэл маш албан ёсны зүйл байна гэдгийг харуулж байна. За тийм ч учраас магадгүй одоо 20 дугаар зууны их үеэр болж исэн томоохон одоо бат оршил наадмуудад 1000 гаруй одоо бүх барилдаж 1000 гаруй одоо морь уралдаж исэн зүйл байна. За ингээд нийт Монгол даяар хангаман хүмүүс цуглана. За ингээд цугласны дараа мэдээж ингээд бас бол даншиг хоруулахад мөнгө төгрөг хэрэгтэй учраас ингээд халахын 4 аймгийн хошуудаас бол ингээд өөрсдийн одоо мөнгө төгрөг цуглуулж өгд юм байна л да. Богдын санд. За ингээд цугласны дараа бол ингээд яг товлсон өдрийн бэлтгэлийг хангасны дараа. За ер нь бат оршил наадам одоо жишээ нь одоо гол хаана болдог байсан байх юм бол за хүрээ бол одоо яг хүмүүс ойлгомжтой байх үүднээс богдын хүрээнд бол богдын жишээ нь 4 том ордон байсан. За энэ бол одоо богдын шар ордон гэдэг Монгол улсын их сургуулийн 1 2 3 дугаар байрны орчим байсан. Өндөргийн зан узрын одоо нас үүсэлтэй. За баруун талд нь одоо баруун өргөө гэж бидхэн автосааны өргөө гэд бидэн тийм ээ. За энэ бол одоо эзэн юуны анхдугаар зан узрын тий Элен цөвгийн автосааныхан гэрийг одоо ангийн одоо гэр гэж байгаа. Одоо байнга авч явж баруун талд нь байрцгуулсан баруун өргөөг нэртэй. За энд бол шашинны зан үйлтэй холбоотой төрийн одоо ёслолтой холбоотой тийм тусгай зан үйл үлддэг байсан гэж. За ингээд энэ тэр богдын шар ордон бол үндсэндээ 11 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглахад хамгийн том өрг гүйцэтгсэн. Тэнд одоо 11 онд төр улс тусгаар тогтнолоо тунхаглахад эзэн хааныг өргөмжилсөн төрийн ордон тэр богдын шар ордон дотор болсон байхгүй юу? 10 хэдэн хамтаа гэр бариад Монгол уламжлалаар барьсан. За энэ бол 11 оны цагаагшинхай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 тийм ээ одоогийн тэмдэглэж байгаа 12 сарын 29 юм а гэж. Ингээд
цугласан олон бол ингээд за одоо жишээ нь дан шиг одоо марга тавсан болчих юм бол ямар юм болж ийн гэх юм бол богдод тусгай томилогдсон хүн очиж урд өдөр нь за маргааш одоо Батаршил өргөнөө гэж богднод айлтгах юм байна л да. За ингээд товлсон цаг болно. За цугласан цагт бол ингээд хамгийн тэнд цогчин гэж тийм ээ. Цогчин дугуйнд одоо лам одоо ингээд хан ван гүн ноёдууд бүгд цуглд юм байна. За ингээд богд хатны хамт ингээд залраад за ингээд одоо өөрийнхөө суурьнд залрахад халахын 4 ханаас нэг нь ерөөл айлтгах юм байна. За богд маань одоо уртудаанаас тултгой өнөөдан одоо Монголын төр оршуултгой гэсэн тийм ерөөл айлтгах юм байна. За энэ халахын 4 ханы нэг шүү. Эзэн Чингисийн Алдаургийн гэж хан гэж тий. За тэгэхээр энэ бол нэлээд тийм учир жанцантай үйл явдал байна гэдгийг хамгийн анх энэ ёслолын одоо эхнээс нь харагдаж байна л да. Тий ерөөл айлтгах чинь гэж. За энэний дараа бол ингээд мандал өргөн халахын 4 хан дөрвөлээ. За тэргүүн сайдууд тийм ээ Монгол улсын ерөнхий сайд за 5 аймгийн одоо сайд тэргүүн дэд сайд нар за ингээд хотог товилгаад ингээд чуулган алхахын 4 аймгийн чуулган дарга ноёдууд ингээд бүгдээрээ ээлжлээд өргөд юм байна. За ингээд мөнгөн царан дээр одоо ингээд мандал өргөд юм байна. За ингээд сонин байж магадгүй одоо тэр үед яасан Максэр хурсын түүхэн дээр бичсэн бол ингээд нөгөө мандал өргөнө гэдэг ийм юун дээр мөнгөн цар тэр нь 30 хилэгч 4 хүн одоо дамжаад одоо өргөдөг гэж. Тим юун дээр мандал өргөд юм байна. За ингээд мандал өргөөд тэр цугласан олон ингээд бүгд одоо богдод одоо хаан төрийн 7 эрдэнэ тэгээд одоо олон одоо зүйлийг бол өргөдөг тийм одоо зүйл бол бичсэн байх юм а гэж дараалаад. За энэ ерөөл бол үндсэндээ нэг өглөөнөөс үд хүртэл нэг 2-3 цагийн дайтай үргэлжилдэг юм байна. Цогчин дугуйнд тийм. За ингээд тэр ерөөл Батаршилтгой гэдэг ерөөл ном уншаад. За үүний дараа за одоогийн тэр богдын шар ордны урд ингээд том асар майхнууд зоосон байгаа. За хамгийн голд нь ингээд богд хааны ордон за ингээд богдын орд өргөөч нь бол ингээд өнгө нь бол шар хөх өнгөтэй гэж байгаа шнэ хөх Монгол тийм ээ шашны шар өнгөтэй холбоотой баг ер нь бол за ингээд тойруулаад ингээд их засаг гэдэг юм одоо хамгийн том ахмад гэдэг юм их засаг за ингээд халахын 4 одоо аймгийн ноёдууд за хүрээнд байгаа гадаадын элчин сайдын дөргөө орд гэж ингээд засаад голд нь ингээд бүх барилдах юм талбай цам гардаг талбайтай байсан тэнд хийдэг байж л дээ. За тэгээ энэ үйл явдлын бол нарийн дэг жайгийг бол бүр ингээд АБ-го бичсэн байх юм. Одоо богдын одоо Батаршил гэдэг бол хамгийн гол юм. Энэ ерөөл Батаршилтгой гэж богдодоо өргөж байгаа өргөл гэж ойлгох хэрэгтэй энэ бүхийн барилдаа нэг. За бүхийн барилдаа эхэлнэ гэж. Бүхийн барилдаа 8 өдөр болно гэж. Одоо тэр уртлын тэр богдын шар ордны өмнөх талбайд нүд алдам их хүн цугласан байлаа гэж одоо тэр 19-29-ны тэмдэглэл дээр байдаг л да гадна дотны хүмүүс. За маш нарийн дэгтэй за бөхчүүд мэдээж одоо богдын өмнөөс богдын бүх байна. За мангийн одоо алдартай том аваргууд байхын ах トゥ аваргууд нь тэргээл одоо том аваргууд байна. Дугур аварга, лавга аварга нь тэргээл. Голдуу Максэр хурцын түүхэн дээрч Шишмэровын түүхэн дээрч ингээд энэ 1000 хэдэн бүх одоогийнх шиг 1000 одоо чи 512 гэдэг тийм ээ тааруулаад ингээд явж болно л доо тэгвэл чадах л байх. Тэгсэн тэгдэггүй тэгээд заавалчгүй сүүлийн нэг одоо хэд дээр бол гос мөргөж байгаа 17 бүхэлдээд гос мөргсөн тохиолдол бол хэд хэдэн удаа гарч байгаа. За энэ бол бас сони юм байна гэж бодож байна. За 1-2-ын даваанд бол оноолтоор барилддаг юм байна. 3-ын даваанаас эхлээд ам авдгийн байна. За төрүүлсэн бүхэд юу өгд юм бэ гэж. Төрүүлсэн бүхэд атан тэмээ, морь, хонь. За тэгээд 5 гушуумал тэгээд хуй, торго, цай гэдэг ийм зүйлс өргөдөг. За төрүүлсэн бүхийн шагнал, төрүүлсэн морины шагнал бол адилхан байна. Тэр 1691 онд халах Монгол за өндөргөн тэргүүтээ ингээд манжид дагаар орсон. Тэгээд тэнд байж байгаад 1696 онд тий энэ Монголын 30 дугаар онд гэж байгаа да өндөргөн тэргүүтээ хүмүүс манжаас одоо буцаж одоо Монголд нутагтаа ирж л дээ. Тэгээ ирээд буусан газар бол одоогийн энэ богдхан уулын зүүн талд байгаа Шажин урах гэж. За тэр газар анх өндөргөн буусан учраас Шажин урахын ам гэдэг нэртэй болжээ гэж.
За өндөргөөнийг дагалдсан ноёдууд хойдлынх нь амд буусан учраас төр хурхийн ам гэдэг нэртэй болжээ гэж. За тэгээ энийг ярьдгийн учир гэвэл яг өндөргөө ирээд тэр жилдээ юм уу маш ойрхон анхны гэдэг юм ямар ч байсан юу тийм даншиг хуруулж наадам хийсэн байна. За тэн дээр бичснээр бол ингээд сэлб гэж байгаа. За одоогийн байгаа энэ Улаанбаатар хүрээний одоо орчим хуучин байсан буурин дээр эргэж ирээд одоо богдод Батаршил өргөж наадам хийлээ гэж бичсэн байх юм. Тэгэхээр 1696 оны орчим юм уу тэр орчим ямар ч байсан бол одоо Батаршил наадам хийсэн нь бол тодорхой байна гэж харагдахаар байна. За ингээд энэний дараа бол Манжийн үеийн одоо үед 3 жилд нэг удаа наадам болж байгаад 11 онд ингээд төрийн наадам бол одоо нэлээд хэлбэржээд алавжаад богд хааны зарилгаар монголчууд бүх Монгол яад оролцуулаад ингээд төрийн наадам болж байгаа юм тэрэ гэж түрүүний ярьсан тэр зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичигт заасны дагуу болж байна. За ингээд 8 өдөр барилцсны дараа бол ингээд сур харавна, ном сум харавна гэж. За ном сум харавхтан бол ингээд одоогийн тарз гэдэг юм уу тэр малын арьсыг ингээд тавьчаад морин дээгүүр явж байгаад морин дээрс харавдаг юм байна. За тэгэхээр том юу гэж харахгүй голд нь ингээд амтны дүрс зурж байгаа харавдаг байсан гэж бичсэн байна маш тодорхой. За энэний дараа бол ингээд одоогийн хүйн гол магнит толгойд гэж байна. Хурдан морины одоо уралдаан болох юм байна. За хурдан морины уралдаан бас фасал дэгж аягтай. За ер нь бол энэ зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг ингээд энэ бүхэнд ингээд зааснаар харах юм бол ингээд богдын одоо босох, суух, явах энэ төрч бол одоо ингээд ойрхон явбал ингээд баг өсгөөр хол явбал одоо тэр хүйдэл авдаг их өсгөөр явна. Их өсгөөр явна гэдэг чинь одоогийн одоо Монгол улсын юм төрийн тэргүү юм гадаад улсын төрийн тэргүүнээр ирж ирж явахт бид бүхэн харсан бахан урд хойдолд нь хичнээн олон мотоциклтэй юм ингээд олон машин дагалдсан кортеж явж байгаа шүү дээ цуваа. Тэрнтэй адилхан их өсгийн цуваа гэдэг чинь хамгийн ихтэй одоо хөтөж явна. Ард нь одоо хаан төрийн 7 эрдэнэ, төрийн тамга сэл, төрийн далбаа сүлд. За тэгээд хааны сүйх тэрэг, ард нь шадар цэрэг ингээд ийм олон одоо ингээд их өсгийн цуваа явдаг. За ингээд бол богд бол их өсгөөр одоогийн хүй мандал тэр магнит толгойд очиж залардаг юм байна. За магнит толгойд бол одоо хүйн голын одоо баруун талд магнит толгойд ингээд богдын одоо асруудыг барьдаг гэж хамгийн их гол төв хэсэгт нь хөөх асар, шар өнгөтэй асар, за эргэн тойронд нь бол ингээд том засаг ноёдууд, за хүрээнд суужсэн Оросын ерөнхий консул энэ төргээд ингээд хүрээлээд ингээд засдаг гэж. За ингээ богд маань бол их засгаар их өсгөөр ингээд морилж ирсний дараа бол хурдан морь эхэлнэ гэж. За хамгийн ер нь бол нэлээд дээхэн дэм бол 3 насны морьд хуралдаж исэн байна. За их нас, соёолон, хязаалан 3 гэж. За мэдээж одоо халахын одоо 4 аймаг тийм ээ, шав 5. За ингээд 86 хошууч гэдэг юм ингээд олон засаг ноёд өөрийн одоо хамгийн шилдэг бүх морьдтой ирсэн учраас 1000 гаруй морь хуралддаг. Аль наснд гэж. За насны морь нэг л өдөр хуралдана. Их нас нэг өдөр, соёол нэг, хөөхтүүд ингээд явж яхад бол ингээд зурхаар руу ингээд явна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зурхаар руу явхад тэмээнд одоо нэг арга ачсан арган дотор айрыг ачаад явд юм байна гинэ. Хүүхдүүд унвал одоо яа хүүхдүүдийн ам цангана гэдэг. За зурхай дээр очичоод хүүхдүүд мориносон буугаад олмоон чангалаад хүүхдүүдэд одоо биз суулаа тэгээд мэдээж айрыг өгөөд тэгээд одоо мордуулдаг юм байна л да. За энэний өмнө бол тэр 1696 оны орчим тэр болсон тэр юуны наадмын тухай би ярьдаг. Тэрэн дээр бол хамгийн анх тэр нэг доннэр бонхор гэж хүний морь төрүүлж ирээд тэрэнд одоо төмөн их гэдэг тийм дай өргөсөн юм байна. За тэндээс бол хурдан морины төрүүлж ирсэн морин тэр төмөн их одоо дуулж өргөдөг юм уламжлалтай юм байна. За ингээд ер нь бол ингээд тэр цугласан олон ингээд мэдээж морь зурхаар руу яваад тэгэхээр морь явахын өмнө бол ингээд мэдээж их шави морьдод богдын одоо морьдод цуг далбаатай хошуу өөрийн цуг далбаатай хурдан морьдоо ингээд тойруулаад за ингээд наадмын талбайгаа одоо хурдан морины цугласан тэр наадмын төлөө 3 одоо тойроод гэж байгаа. Бид нар бол одоо бас их л тийм их хурдан за одоо шал хуралдчих хордхон одоо барилдчих гэдэг иймэрхүү юмыг бол бас одоо үед хийгээд байгаа юм л да. Тэр үед бол үнэхээр одоо наад бол наадсан шиг одоо бүхэн барилдаа морины уралдааныг бүрэн утгаар нь хийдэг байж гэж. За нэг насны мөр нэг өдөржин хуралдана гэхээр хүмүүс бол хийх юм байхгүй байх таа гэж бодож иж магадгүй. Тэгэхээр тэнд цугласан олон бол ингээд наадамчин олон бол угаасаа энд даншиг наадам хийн гэхээр бол одоо хүрээний хүн ам 2-3 дахин нэмэгдэх гэж байгаа. Одоо 6 сараас өсвөлээд хүн амны их болоод за ингээд одоо нийс хүрээнээс хавлаад ингээд хүй мандал ингээд доошоо ингээд
гол руу бол ингээд ирээн майхан бол одоо чихтэйх олон болдог тийм ээ. Сүүл цагаан эдэгээ одоо зарна борлуулна. За ингээд бол одоо жинхэнэ утгаараа одоо олон хоног үргэлжилдэм байна л да даншиг наадам бол. За морины наадам ингээд эхлээд явхаар эхлээд яваад зурхаагаас эргэлээ гэсэн тохио өгмөгц. За яг одоо би тэр нэг манай морь тайлбарладаг Оюнбаатар гэдэг хөөхт ингээд ярьж ин богдын өндөр гэж яриад байгаа. За тэрэн дээр бол богд болон одоо тэр өндөр зэндааны сайд хотог тавилгаад бол очиж тэр одоогийн тэр богдын өндөр дээр бас богдын майхан тэр байдгийн байна. Тэрнээс нар магнит толгой гэдээ байдгийн байна. За энэ яг наадмын талбайрын айхан байгаа бол яг магнит толгойг бол одоо арай тогтоож чадаагүй шиг байна. За тэгээд морь зурхаагаас ирэхэд тэр төмний их дууг хөгжимчд дуучид богдын асрын өмнө ирээд дуулж эхэлдэм байна. За ингээд мэдээж тэр чинь бас нэг 20-30-аад удаа явна шүү дээ тийм ээ. За ингээд эхний морь харагдахад сүүлчийн бадгийг дуулаад одоо өндөрлөдөг юм байна л да тэр төмний их дуу бол. Тийм. За ингээд энэний дараа бол үндсэндээ 1000 мориноос 30% барьдаг гэж одоо морь барих нь баринд орсон барина. За тэгээд эхний одоо айргийн 5 морийг бол одоо маш өндөр тэр одоо түрүүн хэлсэн шагналаар шагнана. За тэгээд бол цолын 3 удаа дуудаж наадамчдын голны дундуур одоо 3 удаа явуулна гэж. За зурхаа ирэхээс өмнө зурхаар явж байгаа юмсан л морьч удаа явдаг юм чинь. Энэ хайгуур бол богд одоо сүйх тэргэнд суугаад ингээд наадамчин олонны дундуур яваад наадамчин олонтой бүгдээрэнд нь ажиллаад мэдчилдэг юм байна. За ингээд энэ процесс бол нэлээд удан. За ингээд энд бас олон одоо наадам олон зүйл болдог шиг байна. Ингээд 3 бүтэн өдөр жишээ нь насны морьд сүүлдээ бол эхний 3 морь байж байгаа богд хааны хүсэлт зарилгаар азраг нэмэгдсэн байна. За дээр нь шүлэн дааг. За тэгээд ийм 6 насны морьтой уралддаг болсон байна. Тэгээд нас нэг өдөр уралддаг гэдээ бодохоор бол бас нэлээд олон хоног морьны одоо уралдаан болдог байж дээ гэж харагдахаар байна. За ингээд 6-7 өдөр сүүлдээ ингээд морины наадам болоод ийм сайхан өргөн дэлгэр болсоод нийслэл хүрээнд ирээд хурин болно гэж одоо тэнд зүйл бичсэн байна. Хурин болно гэдэг нь одоогийн хөлийн авалт маягтай зүйл байна. За мэдээж тэнд бол богд утаг товилгаад тийм ээ хаан ван сайд тэргүүтэн одоо бүгд оролцдог байна. Гадна дотны төлөөлөгчд хийгээд. За ийм маягтай богдын одоо даншиг наадам гэдэг юм богдын бат оршил өргөх наадам Монгол уламжлалаар явж ирсэн байна. За энэ бат оршил өргөх наадам бол Монгол үндэстний оршихуйн одоо нэг үндэс болсон тэр амийн шалгууруулсан зүйлийг одоо малчин удам мал аж ахуй эрхэлдэг юм чинь тэр л бүхий л зүйлийг одоо ер нь манжин үед бол ингээд одоо монголчууд ч юм уу чөлөөтэй морио авнаал бөхөн барилдаал ингээд хамгийн тэр одоо мал аж ахуй үс гаралтай холбоотой зүйлийг айхтар авч ирсэн эзмийн жилүүч гэсэн энэ зүйл нь бас бүрэн эвдэгдээгүй шиг ирсэн байна. Тэгээ өнөөдөр бол сэргээд ус дэлгэр сайхан болж ил байна. Тэгээд энэ зүйлээ одоо улам батжуулж тэр Монгол үндэстнийг авч явдаг тэр амийн шалгуур болсон тэр үндэстэн оршихуйтай холбоотой тэр зүйлийг одоо авч улам хөгжүүлж хад одоо бас онцгой хувь нэмэр оруулах учиртай гэж одоо энэ соёл энэ том арга хэмжээ юм да одоогийн хэлээр бол ийм том даншиг наадам байна. За тэгээ богдодон одоо урт удаан наслахыг одоо тавьсан ерөөл Батар Шолтгой гэсэн ийм Батар шил ерөөл наадам 22 оноос яг төрийн наадам гэдэг одоо мэдээж 24 онд 8 дугаарыг таал болсон. За тэрний дараа шашин машин хэрэг юу боллоо бид нар чинь юу тэр ийм даншиг богдын даншиг машин гэдэг асуудал бол бүрэн утгаараа үгүй болсон. За яг 93 наадам гэдэг утгаар бол бид нэр тэмдэглэж байсан юм. Тэгээ 90 оны дараа бол ингээд ус жоохон сэргэж байгаа. За саяхнаас гандан дэгчлэн хийд санаачлаад Улаанбаатар хотын одоо засаг даргын тамгын газар дэмжээд тэгээ бас нэлээд өргөжүүлээд богдын даншиг наадам гээд хийж гин. За энэ жил бол нодингоос ахуулаад утга төгөлдөр бас болж байгаа болоо гэж би бодож хүлээж байгаа. За яагаад тэгэхээр Монгол төмний монголчууд, бурхны шинтэй монголчууд энэ одоо хүссэн хүлээсэн 10 дугаар богд маань тодорч тийм ээ 14 дугаар далайлан маань дэлхий дахинд хугасан зарлсны дараах одоо үе болж байгаа. Тийм болохоор богдодон 10 дугаар богдодон тэгээ насан утга урт удаан байж тийм ээ шашин төр өнөдөө оршихыг одоо бэлэгдсэн ийм одоо Батар шил наадам болох учиртай гэж би бодож байна.